Өглөөний мэнд монголчуудаа хөтөлбөр сэтэл цуврал сурвалжлагаараа та бүхэндээ үргэлжлэн хүрчүүл бид амсын ясаараа өнгөрсөн цуврал сурвалжлагаараа бид та бүхэндээ за ховор уулз компани одоо хийж бүтээсэн монгол голлуудыг танилцуулж байсан бол энэ удаа амсын ясаараа үйлдвэр дээр нь ирээд байгаа юм а. Одоо харин та бүхнийгээ за ховор уулз компани захирал Сувд Эрдэнэтэй уулзлаа. Өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд. Тэгэхээр монгол гутлын одоо онцлог нь яг юундаа байдгийг бэ гэдэг асуултаас эхлэмээр сэтгэлээ л да. За яг онцлог нь яг юундаа байдаг? Ер нь яг монгол гутал хийхэд анхаарах ёстой зүйл нь юу вэ юм бол? Монгол гутал хийхдээ болохоор ерөнхийдөө бүх онцлог нь болохоор бүх ажиллагаа нь гар ажиллагаатай. Тэгээ үндэсний хэв маягийг харуулсан хөтөн дулаахан халуунд одоо хөтөнд одоо маш дулаахан халуунд гутлыг одоо хөлийг юу яахгүй хөрөхгүй гэсэн утгатай. Тийм байна. Тэгэхээр яг үйл ажиллагааг одоо яг монгол гутал хийх аргачлалыг одоо эндээс тэлээд тайлбарлая гэж байна. Энд одоо яг юу хийж байгаа вэ? Энэ болохоор гутлын хээ угалц дарж байна. Угалзаа хээ оруулаад тэгээд угалц дарах аргачлалгаа явьж байгаа. Энэ болохоор ерөнхийдөө хээнийхээ цааталд ингэж утас ороогоод утсаараа төвөөлөгч өгөөд тэгээд дарж байгаа ажиллагаа явьж байна. Одоо энэ хээний арталд энэ утас оруулж өгдөг нь бас ямар учиртай юм бол? Ерөнхийдөө энэ гутлынхаа энэ утас оруулж өгнө гэдэг нь хээгээ томбоолгож гаргаж өгөөд ус бороо ямар нэг юмд орох юм бол энэ утас маань юу яа новтор цаашаа ингэж норж яахгүй хээнийхээ энэ томбор хийн арилахгүй гэсэн үг байхгүй энэ хоёр талаар нь ингэж ойж өгч байгаа. Дараагийн ажиллагаа дараагийнх нь одоо хийсэн дарсан угалзаа ийшээ явуулаад одоо ийшээ угалз оёх үйл ажиллагаан дээр явагдаж байна. Энэ угалзсныхаа саяны томбоолгосон юугаа ингээд хоёр талаар нь ингэж угалзаа оёад тэгээд нөгөө хийсэн юм маань ингэж хатуу даргаар болгогдож өгч байна гэсэн үг. Одоо яг одоо биетэй болж байна гэсэн үг тийм. Биетэй тэгээд ерөнхийдөө одоо нөгөө нэг угалзсан тодорч гарч ирж байна гэсэн үг байхгүй тий. Угалзуудаа айл болох тодолж өгч байна гэсэн үг байна тий. Энэний дараагаар бас одоо энэ юунуудыг бол хуучин бол яг ингээд гараар ингээд зүү орох ч гэдэм үү тийм аяллаар ойдаг байсан. Одоо болохоор яг айл болох амарчлаад одоо хүмүүсийн юунд шаардлага хангаад яг гараар ч орж ойж олон зүү орохорч ойж олон нөгөө хэрэглэгч маань юу хүсэж байна тэрнийхэн хүсэлтээр хийж байгаа. Тий. Одоо энэ болохоор ерөнхийдөө гар Оросын гар машинаар ойж байгаа байдал энэ байна. Тий. За ийшээгээ энэ хүүхэд маань одоо бэлэн болсон гутлынхаа түрэг имжээд суучин түрэг оёод тэгээ энийг сайхан арьсан материалаар ингэж ойжээч эдлэгэнд юутай гэдгээрээ ингэж арьсгийж илүү эдлэгээтэй гэдэг утгаараа ингээ менцэн уцаар ойж байна. Бэлэн болсон. Энэ болсон бэлэн болсон гутал одоо ерөнхийдөө төгсгөлийн шатанд ороо явж байна гэсэн үг. Энд ингээд улуудыг хатааж байгаа байдал байна л да тий. Ерөнхийдөө энэ улаа ингээд ерөнхийдөө наачаад тэгээд хатаагаад энэ нөгөө наамал ултай готлын уул байгаа юм. Тэгээд энийг эсгийгээр одоо ингэж бүрэн хатаасан готлынхаа эсгийгээр ингэ сайхан бүрээд сайхан монгол эсгийгээр хоёр давхарлаж ингэж бүрчээд тэгээд оёно гэсэн үг байгаа. Тэгээд улнаасаа болохоор бас ийм эсгэр ширмэл улнууд гэдэг одоо энэ дулаахан тээврийн жолооч одоо тийм хүмүүс зөрүүлсэн улнууд байгаа юм. Энэ болохоор ерөөсөө маш даарахгүй одоо хамгийн дулаахан готл гэдэг чинь тийм болоод байгаа. Дарганхчууд гэж Монгол даяар нэрлэгдэх болсон угсаатны бүлэг нь хэлбэр загварын хувьд Монгол гуталтай ижил гутал өмсдөг байсан байна. Гутлыг хавчуулж ойсон сарс төрий зулагт байгаа угалзны тоо улны хийц төрхөөр нь 3 сарстай 36 угалзтай зурмал улт, 2 сарстай 18 угалзтай наамал улт, 4 сарстай ширмэл улт гутал гэх зэрэгээр ангилж нэрлэдэг байжээ. Эртний монголчуудын гутлын хэв маягийг илүүтэй хадгалж ирсэн нь ойрд монголчуудын гутал юм. Түүний нэгэн тод жишээ нь дөрвөд госон. Энэ гутлын онцлог нь түрүү толгой үргэлж эсгий уулгүй харин гадна талаас нь ширээр уралдагт оршиж байгаа юм. Харин дөрвөд гос, харчин гос, канчин гэд 4 янзын гутал өмсөж ирсэн бол баядууд ихэвчлэн улаан өнгийн гутал өмсдөг байжээ. Энэ нь тимээний утсаар ширж давхар бүс давуугаар бүрж ойсон ширмэл ултаа улаан госыг хар модны золтосны хандар улаан өнгөтэй болгож илдэж талхисан арьсаар ойдог байсан юм байна. Мөн энэ гутлаа ажил өмсдөг байжээ. Гутлынхаа доогуур эсгий аймс мөн эсгий ботог өмснө. Баяд ирчүүдийн ажлын өөр нэг гутал нь эсгийгээр доторлоод уланд нь эсгий дэвсэж гутлын түрээний дээд ирэмгийг булгаар илгээр даруулан хийгдсэн гутал байсан юм а. Монгол готлч ерөөсөө нэг бурханлаг готл гэдэг шүү дээ. Ягаад гэвэл нөө Эйтэн хоншоор нь газар дэлхийг хөрс дэлхийгээ сэндийчихгүй гэдэг утгаараа тийм ээ. Тэгээ нэгдүгээр хоёрдугаар нөө нэг халуун савчин Монгол готлоос үүсэлтэй. Ягаад гэвэл энэ оймс готл хоёрынхаа жишээлбэл энэ хоёрынхаа хооронд зай явагдаад баахимчлалт явагдаад
Ерөнхийдөө тий энэ хоёрынхаа одоо энэнийхээ дотолтой оймсгээд энэ орондоо зайтай тэгээ баахимшилтын өгдөөд ерөөсө халуунд дулаахан хүүтэнд халуунд одоо хөрөхгүй ч гэдэг юм уу тий арьс бүх юм малын гаралтай түүхий дээр хийдэг болохоор ээжид их технологи нь бас өөр. Технологи нь бас өөр байгаа тий. За Одоо ийшээ явахаараа юу байж байна? За энэ хүүхэд бол ерөнхийдөө готлынхаа артлын 100 цаг хадж байна. 100 цаг гэдэг маань ерөнхийдөө готлны маш чухал хэрэгсэл байгаа. Энэ 100 цаг маань арьсан ширээр ингээд сайхан хадж өгнө. Ер нь Монгол готл болохоор 100 цагнаас гэж яригддаг байхгүй. Одоо энэ готлынхаа энэ 100 цаг сайн ер нь энэ 100 цаг маш сайтай их юм бол готл илэгдэлт нь айгу удаан явагддаг байгаа. Тийм. Ер нь 100 цаг сайн байх юм бол хэлбэрээ бас сайн хадгална тий. Тийм хэлбэрээ сайн хадгална. Ерөнхийдөө 100 цаа суучвал тэгэл готл утгаа алдчихдаг байхгүй. Тийм учраас 100 заавал хоёр сайхан байх хэрэгтэй. Тийм. Ер нь яг ингээд нэг бүтэн гутал ингээд яг бэлэн болох хугацаа нь хэр удаах хугацаа гэдэг юм. Тэгээ янз янз зарим готл бол нэг өдөр ч олон нэг сар ч авах готл байгаа. Тэгээ ерөнхийдөө ямар материалаар яаж хийж байгаагаас шалтгаална. Жишээлбэл нөгөө нэг өдөр гэдэг нь маань бүх юм дамжлагаараа яваад нэг готлыг олон хүн хийж байгаа гэсэн үг. Нэг сар гэдэг маань ерөнхийдөө бүх одоо нөгөө гар аягаар одоо энэ сая орцын машинаар ингээм ойж ийсэн шүү дээ. Тэххгүйгээр энийг гар шивэр аягаар ойх ч юм уу. Тийм бүх юм гар дамжлагаар тэгж байхад нь жоохон удаан хугацаа орно да. Монгол гутал гэдэг маань өөрөө бас манай одоо ёс заншлын одоо яг үнэтэй өв гэж хэлж болно л. Одоо жишээлхэд миний сонсноор бол Монгол гутлын энэ хээ угалц хээ угалцанд маш их учир байдаг. Хээ угалц багтаа байх тусмаа залуу хүмүүс өмсдөг. Илүү их хээ угалцтай болоод одоо ингээд битүү болоод ирэхээр арай настай хүн өмсдөг ч юм уу эндээсээ шалтгаалаад дасны ангил нь хүртэл өөр өөр байдаг гэж тэгжсэн. Эрт дээр үеэсээ болохоор нэг хээ угалц маань ерөнхийдөө имэр гэдэг арга бэлэг агуулсан байдаг. Ингээ хоорондоо ингэж уулзж байгаа имэрээрээ гэдэг юутайгаа. Тэгээд яг бүслэгнээсээ доош орохгүй уулзч гэдэг юм уу тий. Ерөнхийдөө готлонд болохоор ерөнхийдөө дандаа эвэр уулзыг ерөнхийдөө тийм бэлэгдлийн чанартай уулзуудыг оруулна. Одоо үлзий хээ ч юм уу одоо нэг тийм чухал хийнүүдээ бол бас бүслэгнээс доош оруулахгүй тийм утга учиртай байдаг. Тэгээ ерөнхийдөө готлонд маань ямар хээ угалц зохих үү те. Жишээлбэл айл гэрийн эхнэр хүнээс илүү угалцтай готалтай байхгүй ч юм уу. Одоо ааваасаа илүү угалцтай готл өмсөхгүй ч гэдэг юм уу. Тийм утга учир ер нь их байсан тийм. Тийм. Ер нь одоо ингээд танахаас ингээд захиалж байгаа хүмүүсийг харж байгаа тэр ёс заншлаа дагж байгаа одоо мэддэг хүмүүс ер нь хэрэг вэ? Ерөнхийдөө бол яг хуучны сайн мундаг хүмүүс бол байж та ёс заншлаа дагаад ерөнхийдөө би ингэдэг байсан тийм. Зарим хүмүүс нь болохоор ерөнхийдөө их л угалцтай бол гоё чамин гэдэг өнгө үзмжинд нь хуурцдаг ч юм уу тийм тал дээр илүү анхаарсан байж байгаа. Тийм. Тэргүүн өндөр Монгол түмэн малгайгаа мандах төрийн малгай, дээл хувцсаа тэгш төрийн дээл, бүсээ бүтээх төрийн бүс, гутлаа түших төрийн гутал гэж нэрийдэн дээдэлдэг байжээ. Хүний биеийн тулгуур хөлийн өмсгөл тул тулж түших бат суурьтай явахыг бэлэгдэн түших төрийн гутал гэж хэлдэг байсан байна. Монгол үндэстэн эрт цагаас арьсан төрийтэй ширмэл ултай сайр сарс хавчуулсан ээдэн хоншортой гутал өмсөж ирсэн. Монгол улсад 20 гаруй ястан угсаатан өөрсдийн биет бус өвийн онцлог шинжийг зан заншил хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг. Тийм ч учраас Монгол гутал хэлбэр хийц загвар төрлийн хувьд маш олон янз байдаг юм байна. Тухайлбал Монгол гутал, бурайд гутал, ойрд госон, цараг, тооку, бүхийн гутал зэрэг олон янзын хэлбэр хэмжээ өнгө зүстэй гутал байдаг. Энэ болохоор энэ угалсныхаа цааталт одоо ингээд өнгө оруулах маягаар ингээд өнгө нааж байгаа тийм. Фонтоо ингэж тавьж яаж байгаа. Ийм үйл ажиллагаа явуулж байна. Одоо энд ажиллаж байгаа хүмүүс ер нь танаа сургалтанд суусан хүмүүс үү? Сургалтанд суугаад ажлын байраар хангасан 2-3 хүн байгаа. Ерөнхийдөө дандаа үйлдвэрт маань ажиллаж байгаа, удаан ажиллаж байгаа хүмүүс ажиллаж байгаа. Ер нь нэг сургалтаас гээд гарахад нэг юм гутлыг одоо хийгээд сурчна гэж ойлгож байна. Ерөнхийдөө яг бүх юугаа сурна гэж байхгүй л да. Ерөнхийдөө арга технологио сурна. Яг готлыг шууд нэг 24 хоног 45 хоногт сурна гэж байхгүй л да. Ерөнхийдөө арга технологи сурна. Монгол гутал гэж ямар юм бэ те? Ерөнхийдөө хүний биед ямар хэрэгтэй ер нь онол тал руугаа ер нь илүү сайн мэдлэгтэй болж байгаа л гэсэн үг те. Яг суур мэдлэгтэй нэг хөдөөний хүмүүс байдаг л да. Би бүрээд готлоо идэг байсан юм аа. Тэрнээс ингэж цаашаа мэрэгжлээ дэвшлүүлээ. Манайх ч нөгөө чадамж олгодог худлаа инженерийн танхимд хамтраад чадамж олгодог болохоор тэрэн дээрээ тулгуурлаад би цаашаа ингэж өргөжлөөш яа гэсэн хүнтэй ирнэ. Дөрвтэй байсан хүн бол мэдгэдэггүй сайтай болно гэсэн үг.
Танахыг бас нөгөө хөгжлийн бэрхшээлтэй ирээдтэй бас хамтарч ажилладаг гэж сонссон л да. Тэгээ эднэртэйгээ яаж хамтарч ажиллаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол яг ингээд ажлын байран дээр ирээд суух бол бас их хүндрэлтэй байдаг шүү дээ тий. Энийгээ бас яаж зохицуулж байна? Тий. Хөгжлийн бэрхшээлтэй ирээдтэй бол хамгийн гол нь бид нар хийх нэг зөө орох одоо нэг гар оёотой готлууд гэсэн шүү дээ. Тэрнийхээ материалыг бэлдцийг аваачиж өгнө. Нөгөө хүмүүс манд гэртээ сайхан дулаахан гэртээ сууж байгаа л нөгөө юм яг үнийг хэлэхэд тэд нар маань илүү сайн ажилладаг. Айгүй яагаад гэвэл нөгөө энэ хүний ажлыг би муухай хичээл надыг ажлын байраар хангахгүй гэдэг жишээ те. Тийм учраас айгүй үнэн сэтгэлээс сайхан идэг учраас гэрт нь үйлдвэрлэх юм аваачиж өгөөд дуусан гут нь авч өгдөг. Тиймэрхүү холбоотой байгаа. Нийт ер нь хичнээн хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй. Одоохоор нэг 4 хүн байгаа. Удаан хугацаатай ажиллаж байгаа. Одоо ингээд энэ гутлыг зөвхөн дотооддоо биш те дотоодойгоо үйлдвэрлээд яг зарлаа гэж бодъё. Гадаад зах зээлд бас яаж гаргаж байна? Ерөнхийдөө гадаад зах зээл дээр нөө интернет 8 хийдэг хүмүүс маань ч юм уу тэгээд ерөнхийдөө гадаад дэдэг монголчууд маань ерөнхийдөө дотоодын хүмүүсээс илүү нөө үндэсний юугаа авдаг болсон. Тэгээд тэнд байгаа нөө юундаа хэрэглэх ах トゥ удаа бэлгэлэх ч юм уу өөрснийхээ өв соёлын юмыг сурталчлах маягаар монгол хувцас ерөнхийдөө их өмсдөг болсон бэлээ. Тэрний шугамаараа бас бизнес нь өргөжөөд хүмүүс интернет хийдэг ч юм уу тиймэрхүү юутай болцсон байгаа. Одоо ингээд Монгол гутлыг харахад ингээд бүгд л нэг ижил загвартай бүгд л нэг ижил юм шигээр дотроо бас их олон янз байдаг юм шиг байна тийм ээ. Тий. Зөвхөн яг уулна гэх чинь 5 төрлийн уул байгаа. Наамал уул, тошмол уул гээл одоо бүх төрлийн уулнууд нь байгаа. Тэгээл дотроо болохоор яг хөнгөн чанарын зарим хүмүүс болохоор яг бэлгэдлийн чанартай гэртээ нэг Монгол гутал байжээ. Тэгээд нэг чухал үед өмсчээ гэсэн зорилготой хүмүүс байна. Зарим хүмүүс нь яг бүр маш нарийн хийц технологитой цаашаа өв залгамжтай явах тийм аргачлалтай тийм готлууд хийлгэх ч юм байна. Ерөнхийдөө яг нэг үйлчлүүлэгч маань юу гэж хүсэн тэр хүснээр нь л хийж байна да. Монгол гутлыг уулзсныхан тоогоор нэрлэдэг ба голдуу 8-аас 32 уулзтай байдаг. Монгол гутал нь байгаль дэлхийгээ эрхэмлэх хөрс шороогоо сэндийлэхгүй байх нарийн бэлэгдлийг агуулсан ээдэн хоширтой байдаг. Хаад ноёд мэндагтэн лам нарын гутлыг битүү зүү орох буюу ширэн хөөмлийн аргаар битүү уулзсан уралдаг байсан юм байна. Амьсны харааг уран гоё хээ угалз зүү орох хонин холбоо ширэн хөөмөл сайр сарс шагаалгах зэргээр уралдаг байна. Тэгэхээр яг одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ялангуяа яг юм өрхийн бизнес эрхэлж байгаа те жижиг бизнес эрхэлж байгаа жижиг үйлдвэрлэл эрхэлж байгаа энэ улсуудад хүмүүст ер нь тулгарч байгаа гол бэрхшээл яг юу байгаад байна? Ерөнхийдөө л хүний нөөц хэрэгтэй нь тий хүмүүс чинь ер нь одоо залуучууд маань аль болох амар хэлбэр ажил хийчих болчих. Тэгээ яг тууштай яг ийм гар урлахаа юуг бас нэг хийгээс суух тийм юу ер нь юудаг яг л нэг өөр хүсэл сонирхлоороо л яана уу гэхээс биш бас залуучууд бас тийм болсон байна шүү дээ. Хүний нөөцийн ажил ер нь ерөнхийдөө бид нар яг компани хувийн юунд бол тулгарч байгаа. Жижиг дунд үйлдвэрийн юуг болохоор ерөнхийдөө бид нарыг болохоор дэлхийн зээн олон улсын байгууллага тэгээ сонгоо хайрхан дүүрэгтэйгээ бас нэлээд гайгүй хамтарч ажилладаг. Дэлхийн зээн олон улсын байгууллагын баяр орон нутгад толгойд орон нутгийн юунууд бол ерөнхийдөө сургалтаараа хүмүүсийг өгнө. Тэгээ тэд нартэйгээ хамтарч ажиллахад ер нь илүү тэндээ хамгийн гол нь юм хий гэсэн хүмүүс хамрагддаг болохоор илүү өөр татна байдаг та. За баярлалаа. Таны ажил үстэн амжилтыг хүсье. Бас үйлдвэрээ чинь хамт олондоос амжилтыг хүсье. Илүү олон одоо бүтээгдэхүүн хийгээд те энэ Монгол гутлыг гэдэг маань тэр чигээрээ одоо өв соёл явж байгаа учраас энэ зүйлийг бас олон хүнд таниалаасаа гэж хүсэж байна. За баярлалаа.